За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр юуны талаар ярих вэ гэхээр би өмнөх видеон дээр ус уналттай холбоотой видео бичлэг хийж оруулсан байгаа. За тэгээд хүмүүс үүнтэй холбоотойгоор ус уналтын эмчилгээний талаар ямар юм хэрэгэлдэг, ямар эмчилгээ хийдэг, юмных нь нэрийг хэлээд өгөөч гэж маш их асуусан байсан. За тэгэхээр би ерөнхийдөө видео бичлэгнүүд дээрээ за яг тухайн өвчтөй холбоотой уудаг хэрэгэлдэг эмний нэрийг бол хэлдэггүй. Энэ маань бас учиртай байгаа шүү. Яагаад би хэлдэггүй вэ гэхээр за Солонгост бол ерөнхийдөө эмийг эмчин жоргуу өгдөггүй. За тэгээ ойр зуурын хөнгөн чанарын эмнүүдийг бол эмчин жоргуу өгдөг. Харин бусад төрлийн эмнүүдийг бол заавал эмчин бичгтэй байж өгдөг. Өөрөөр хэлбэл одоо эмийн сангийн эрүүл мэндийн систем нь айгүй чанга учраас дураараа өөрсдөө янз бүрийн эм хэрэглэсэнтэй холбоотой гарчуулдаг тийм эрсдлүүд ерөөсөй гардаггүй байгаа. Харин манай монголчуудад ингээ эмний нэрийг хэлээд өгөхөөр та нар эмийн сангаас очиод авчдаг. За эмийн сан өгөхгүй бол таньдаг эмийн сангаасаа ч юм уу ингээд аваад уучдаг. За ингээ аваад уучхаар тэр эмчин гаж нөлөөтэй байгаа. Тэгэхээр тэр гаж нөлөө илэрхээр одоо энэ хариуцлагыг та хүлээх үү, би хүлээх үү гэмэт асуудлууд үүсч эхлэх учраас эмнүүдийнх нь нэрийг ерөнхийдөө хэлдэггүй байгаа шүү. Тэгэхээр энийг бас ойлгоорой. За тэгэхээр маш олон хүн энэ ус уналтын эмчилгээний талаар болон ус уналтанд дуудаг эмнүүдийн талаар ингээд асуугаад холбогдсон болохоор би бичлэг хийж оруулж байна. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн үндсэн сэдэв болох ус уналтын эмчилгээний талаар ярилцъя. За тэгэхээр ус уналтын эмчилгээний талаар дэлгэрэнгүй ярихаас өмнө бүгдээрийнх нь мэддэг байх ёстой зүйлүүд гэж бас байна. Энэ нь юу вэ гэхээр тухайн ус уналт тийм үү ямар шалтгаанаас болоод үүсээд байгаа вэ гэдгээс шалтгаалаад хийгддэг эмчилгээнүүд нь бас өөр байдаг. Түүнээс ус унж ийна гэж миний өнөөдөр ярьсан эмчилгээ хийдэг гэсэн үг бол биш байгаа шүү. Ус уналт ч маш олон шалтгаантай, маш олон хэлбэрээр ундаг гэж би түрүүчийн видеон дээр оруулсан байгаа. Тэгэхээр тэр олон хэлбэр, тэр олон шалтгаанаас шалтгаалаад хийгдэх эмчилгээнүүд нь бас өөр. Тэгэхээр энэ хүмүүсийн комент хүмүүсээс ирж байгаа асуултыг хараад исэн чинь ерөнхийдөө ингээд Монголд одоо биотин уу гэдэг байна, омега уу гэдэг байна. Энийг уугаад яваад исэн чинь ус уналтан зүгээр болохгүй унаад байна гэсэн. Зүгээр тэр эмийг хилээд өгчөөч би эмийг аваад уучья гэсэн комент асуултууд бас байгаад исэн. Тэгэхээр манайхан ус уналтын эмчилгээн дээр мэддэг байх ёстой зүйл бол эхний ээлжинд усанд тэжээл өгөх болон усны эмчилгээ гэдэг хоёр зүйлийг бүгдээрээ ялгаж салгаж мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр усны тэжээл өгнө гэдэг маань биотин уулгадаг, за омега 3 уулгадаг. Тэгэхээр бид нар энэ усанд тэжээл өгөөд байгаа тийм үү? Энэ нэмэлт тэжээл өгөгчүүдийг уух ёсгүй мүү гэхээр үгүй, уудаг, маш олон эмчнэр уулгадаг. Гэхдээ энэ усны тэжээл өгөгчийг хэрэглэхэд анхаарах ёстой зүйлүүд нь нэгдүгээр нь усны тэжээл өгөгч маань ус уналтын эмчилгээ бол биш. Тэгвэл бид нар яагаад энийг хэрэглэх ёстой вэ гэхээр энэ усны тэжээл өгөгч гэдэг зүйлүүд чинь тухайн үсний одоо шинж чанар яг үсээрээ байх тийм хатуу бат бэх юу гэдэг тийм иймэрхүү шинж чанаруудыг бол бэхжүүлж өгч өдөг. За мөн үсний уганд байдаг кератин уургийн нийлэгчлэлтэнд оролцдог, үсний угийн цусан хангамжийг сайжруулах гэх мэт иймэрхүү зүйлүүдэд туслаж байдаг учраас бид нар уудаг гэсэн үг. За тэгээд дээрэс нь таны үс бүр илт унаад байгаа тохиолдолд за энэ үед бол нөгөө ус уналтын эсрэг эмчилгээгээ одоо эдгээр биотин болон омега 3 гэх мэт одоо нэмэлт тэжээлүүдтэйгээ хавсраад хэрэглээд явдаг. Харин таны ус үнэхээр унаад байгаа мó унахгүй байгаа мó гэдгээ өөрөө ялгаж чадахгүй байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл ус үнэхээр унаад байгаа нь эргэлзээтэй байгаа тохиолдолд нэмэлт тэжээлүүдийг эхлээд уулгадаг. За Солонгост бол урьдчилсан сэргийлэх зорилгоор одоо ерөнхийдөө ингээл нэг 40 мөч гараад ирэхээр за ус уналтаасаа сэргийлээд энэ нэмэлт тэжээлүүдээ ерөнхийдөө уугаад явцдаг байгаа. За тэгэхээр тухайн ус маань яг юунаас болоод унаад байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад эмчилгээ нь өөр байдаг байна шүү дээ. Одоо чинь би өмнөх видеон дээр хэлсэн байгаа телогийн хэлбэрийн ус уналт буюу ус ургалтын мөчлөгтэй холбоотойгоор таны ус унж байгаа тохиолдолд за мөн дээрэс нь стрессээс болж ус унж байгаа тохиолдолд ч юм уу тийм ээ. Иймэрхүү үеүүдэд бол нэмэлт тэжээл маань үр дүнтэй учраас нэмэлт тэжээлүүдийг хэрэгэлдэг. Харин андрогийн хэлбэрийн буюу удамшлын гаралтай ус уналтанд бол эдгээр нэмэлт тэжээлүүдийг хичнээн мянга хэрэглэсэн ч үр дүн муутай гэсэн үг. Тэгэхээр таны ус уналт яг юунаас болоод унаад байна вэ гэдгээс шалтгаалаад тухайн эмчин эмийн сонголт болон одоо нэмэлтээр уух усанд тэжээл өгөгчдийг сонгодог гэсэн үг байна. За тэгэхээр үүний дараагаар бүгдээрээ эмийн эмчилгээнийхэн талаар ярилцъя. За тэгэхээр ерөнхийдөө ус уналтын хамгийн элбэг тохиолдолтой хэлбэр бол андрогийн хэлбэрийн ус уналт буюу
одоо нэг удамшлын гаралтай ус уналтаа гэд би өмнө нь ярьсан байгаа. За энэ ус уналт бол хамгийн илбэг тохиолддог. За мөн дээрэс нь эрэгтэй хүнд ч тохиолддог, эмэгтэйчүүдэд ч тохиолддог. За тэгэхээр энэ андрогийн хэлбэрийн ус уналтын үед ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр ерөнхийдөө дараах хоёр эмийг хэрэглэдэг байгаа. За тэгэхээр энэ хоёр эм ямар үйлчилгээтэй юм гэхээр одоо нөгөө андрогийн хэлбэрийн буюу удамшлын ус уналт маань 5 альфа редуктаза гэдэг фермент байгаад байдаг. Тэр ферменттэй холбоотой ус унаад байдгаа гэж би хэлсэн. Тэгэхээр бидний ус уналтанд хэрэглээд байгаа энэ хоёр эм маань энэ 5 альфа редуктаза гэдэг ферментийг дарангуйлдаг юм багхгүй юу. За тэгэхээр энэ эмийг уухаар одоо шууд үр дүн гаргаад шууд ус нь ургаад байдаг юм бол биш байгаа шүү. За хамгийн багадаа 3-аас 4 сарын дараагаас ерөнхийдөө үр дүн өгдөг байгаа. За тэгээд үүний дараагаар одоо бидний хууханд түрхдэг болон одоо шүршдэг ийм тосон түрхлгүүд байдаг. За одоо солонгост хэрэгжилж байгаа гол төлөөлөгч нь миноксидил гэдээ байна. За энэ бол цусны урсгалыг сайжруулна, үсний ургалтын хугацааг уртасгах гэх мэт үр дүнтэй байдаг. За энэ тэгэхээр саяны ууж байгаа хоёр эмнээс бол ялгаатай байх нь шүү дээ. Тэр хоёр эм болохоор нөгөө ус уналтыг үүсгээд байгаа 5 альфа редуктаза гэдэг ферментийг дарангуйлдаг бол энэ арай өөр үйлчилгээтэй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энийг эмэгтэйчүүдэд голдуу хэрэгэлдэг. За мөн эрэгтэйчүүдэд уух эмтэйг нь давхар бас хавсарч хэрэглэх нь маш илбэг байдаг. За тэгэхээр үүнийг ус унаад эхэлж байгаа ихүү үед бол аюу үр дүнтэй байдаг гэж үздэг. За тэг ус уналт нэлээд газар авчихсан, нэлээд удаан явагдчихсан тохиолдолд бол энэ түрхлэхээсээ илүү уух юм илүү үр дүнтэй гэж үздэг байгаа. За тэгээд энэ миноксидилээс гадна бас альфа триодиол гэдээ бас тосон түрхлэг байдаг. За үүнийг сүүлийн үед ус уналттай жирэмслэх насны эмэгтэйчүүд болон за ус унаад байгаа хүүхдүүд за мөн дээрэс нь ус унж байгаа ч гэсэн удаан хугацаар ийм уух сонирхолгүй байгаа ус уналттай эрэгтэй хүмүүст бас их хэрэгэлдэг. За мөн сүүлийн үед фенастерид гэдэг 5 альфа редуктазыг дарангуйлаад байгаа эмийн тосон түрхлэг бас саяхан гаргаж аваад одоо эмчилгээнд бас хэрэгжилж байгаа. Гэхдээ энэ тосон түрхлэгийг одоо жирэмслэх насны эмэгтэйчүүд хууханд түрхэх юм бол хууханд шингэж гаж нойлоо үүсгэх эрсдэлтэй байдаг учраас эмэгтэйчүүдэд бол тэр болгон бас хэрэгэлдэггүй. За тэгэхээр ус уналттай хүмүүсийг ерөнхийд нь аваад үзэх юм бол тосон түрхлэгийг хэрэглэх тийм дуртай биш байдаг. Яагаад тэгэхээр энэ маань айгүй тийм зууралтамхай, тийм наалтамхай байгаад байдаг учраас зүгээр эмийн уучиж гэсэн хүмүүс маш их байдаг. За тэгэхээр андрогийн хэлбэрийн буюу удамшлын хэлбэртэй одоо ус уналттай эмэгтэй хүмүүст бид нар миноксидилийг түлхүү хэрэгэлдэг. За тэгээд дээрэс нь нөгөө биотин байна, омега 3 байна, витамин D байна, төмрийн бэлтгэл байна. Иймэрхүү одоо үсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд давхар хэрэглээд явдаг. Тэгэхээр бүгдээрээ нэмэлт бүтээгдэхүүний талаар нэгэнтээ ярьж эхэлсэн учраас одоо энэ үсэнд тижэл өгдөг нэмэлт бүтээгдэхүүнүүдэд товчхон яриа явуучих. За тэгэхээр нэгдүгээр тэмчнэрийн хамгийн их санал болгодог зүйл бол биотин байна. Биотины нөгөө нэршил нь бас витамин B7 гэж нэрлэдэг. За энэ маань бидний уурга, нүүрс ус, өөх төсний солилцоонд маш чухал үүрэгтэй. За үүнийгээ дагаад арьс ус, хумсанд бол зайлшгүй хэрэгтэй байдаг. За тэгээд дээрэс нь энэ биотин дутагдахаар бас ус ундаг учраас эмчнэр ерөнхийдөө биотиныг уухыг зөвлөдөг байгаа. Гэхдээ таны амьдралын хэв маяг тийм үү өдөр тутмын амьдралын хэв маяг чи эрүүл бол ерөнхийдөө танд биотин дутагдах нь их ховор байдаг. Биотин бол чихэрлэг, төмөс, луван, өндөг, за хушиг гэл бидний иддэг хүнсэнд маш илбэг байдаг учраас бас тэр болгон дутагдаад байдаггүй. За тэгээ үүний дараагаар омега 3 уухыг зөвлөдөг, ашигтай бактери уухыг, төмрийн бэлтгэл гэх мэт одоо үсний нэмэлт тэжээлүүдийг ууж өгдөг гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ хэдүүлээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ үсний нэмэлт тэжээлүүдийг ууж байгаа тохиолдолд үс маань айгүй хурдан ургана, амар хурдан гараад ирнэ, одоо ингээ араасаа шууд ургана гэсэн иймэрхүү үр дүнг ерөөсөө хүлээж болохгүй. Энэ бол тийм айхтар үр дүнтэй биш. Ерөнхийдөө бол үсний маань үндсэн үс гэдэг шинж чанар суурьнд нь нөлөөлж сайжруулдаг болохоос яг нэг ус уналтыг шууд эмчилж байгаа эмчилгээ бол биш гэдгийг бас ойлгоорой. За тэгээд ус уналтын үед хийгддэг дараагийн эмчилгээ бол бас лазер эмчилгээ хийдэг. За бид нар шархны нөхөн төлжилтийг сайжруулахын тулд лазер эмчилгээ хийдэг штеп. Ерөнхийдөө бол онлын үед яг тэрнтэй адилхан гэж ойлгож болно. Лазер эмчилгээний хувьд болохоор үсний уут буюу одоо үсний үндсэнд байгаа эсийн митохондрийг идэвхжүүлэх замаар үсний ургалтыг бол хурдсгаж өгдөг байгаа. За тэгээ үүний дараагаар үс шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. За тэгээд энэ үс шилжүүлэн суулгах мэс заслыг дотор нь зүсэлттэй зүсэлтгүй гэдээ ангилчдаг. За зүсэлттэй гэдэг нь юу юм гэхээр одоо нөгөө үс их байгаа ардлын дагц хэсгээс ч юм уу тийм ээ тодорхой хэмжээний хуухаар нь ингээд зүсэж аваад үс унчихсан байгаа хэсгүүдэд бол үсийг суулгадаг байгаа. Их хэмжээний үсийг одоо хурдан хугацаанд суулгах давуу талтай ч гэсэн зүсэлт хийж авсан хэсэг маань өвдөлттэй байна. Дээрээс нь тэр хэсгийн мэдрэмтгий байх чанар нь багасах гэх мэт иймэрхүү нөлөөнүүд бас байдаг. Харин зүсэлтгүй
хэлбэрийнх нь хувьд болохоор одоо хуухыг зүсэхгүй нэг нэгээр нь суулгадаг учраас сорвгүй байдаг, өвдөлт багатай, мэс засал хийгдэх хугацаа бол урт байдаг. За тэгэхээр хамгийн сүүлд нь бүгдээрээ саяхан ярьсныгаа зэгцлээд үзэх юм бол үс уналт гэдэг маань яг юунаас болж үүсэж байгаа шалтгаанаас хамаарат өөр эмчилгээ хийдэг гэсэн үг. Андрогийн хэлбэрийн буюу одоо энэ удамшлын үс уналтын үед эрэгтэй хүмүүст хийгддэг эмчилгээний хувьд одоо энэ үс уналтыг үүсгэж байгаа хамгийн том шалтгаан болох 5 альфа редуктаза гэдэг ферментийг дарангуйлах эмийн эмчилгээ хийдэг байх нь байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд болохоор тосон түрхлэхийг түлхүү хэрэглээд дээрээс нь үсний нэмэлт тэжээлүүдийг хэрэглэдэг байх нь байна. Үүн дээр нэг анхааруулж хэлэх юм юу юм гэхээр за энэ андрогийн хэлбэрийн үс уналтын үед хэрэглэдэг энэ хоёр эмийг жирэмслэх насны эмэгтэйчүүдэд ер нь бол хэрэглэдэггүй, маш болгоомжтой хэрэглэдэг. За яагаад гэхээр энэ хоёр эм маань нөгөө эрэгтэй дааврыг дарангуйлдаг учраас одоо тухайн эмэгтэй хүн жирэмслэх насны эмэгтэй байжгаад жирэмсэн болчихсон тохиолдолд нөгөө гидсэнд байгаа хүүхдийн маань хүүс нь эрэгтэй хүүхэд байх юм бол тэр одоо энэ эмийг өндөр тунгаар уух ч юм уу тийм ээ жирэмснээ мэдгүй энэ эмийг уух юм бол одоо энэ нөгөө эрэгтэй хүүхдийн бэлгийн бойжил тийм үү бэлэг эрхтний хөгжил нь жоохон гаж явагдах ч юм уу иймэрхүү гаж нуулаа илэрч болдог учраас энэ хоёр эмийг эмэгтэй хүмүүстээр болгоомжтой хэрэглэх эсвэл хэрэглэхгүй миноксидол гэдэг тосон нөхрөлийн голдуу хэрэглэдэг гэсэн үг байх нь байна. За тэгээд үүний дараагаар бид нар лазер эмчилгээ үс шилжүүлэн суулгах эмчилгээг бас хийдэг. За тэгээд дээрэс нь үс маань одоо нөгөө зоосон мөнгөний хэлбэрт ингээ хонхооход унчихсан хэлбэрүүд байдаг штэ. Би үүнийг өмнөх видеон дээр аутоиммуны буюу дархлааны гаралтай үс уналтаа гэж хэлсэн. За энэ үед хийгддэг эмчилгээ юу юм гэхээр энэ үед ерөнхийдөө одоо стероид буюу дааврын бэлтгэлүүд хэрэгэлдэг. Тэгэхээр хүмүүс даавар буюу стероид хэрэглэхээ гаж нөлөөтэй учраас бас их дургүй байдаг байгаа. Тэгэхээр энэ дааврын гаж нөлөө багасгахын тулд бид нар хажуугаар нь дархлаа дарангуулах юмтай бас хавсарч хэрэгэлдэг. За тэгэхээр үс уналттай холбоотой ирсэн зөндөө асуултууд донд нэмэлт тэжээл, нэмэлт янз бүрийн бэлтгэлүүд ингээ уугаад байхаар зүгээр болохгүй байгаа даа гэсэн асуулт комментүүд маш их байсан. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ үс уналт гэдэг чинь юунаас болж унж байгаасаа шалтгаалаад өөрөөр эмчилгээний сонголт байдаг байх нь. Одоо жишээ нь таны үсний уналт тийм ээ маш ноцтой, маш их газар авчихсан тохиолдолд бид бүр ингээ цогц эмчилгээ гэж ярьдаг. Эмээч уун, тосон түрхлээж, түрхэн лазераач хийн тийм үү. Иймэрхүү бүх эмчилгээгээ одоо цогцоор нь нэг дор хийх үеч байдаг. Харин эсвэргээрээ таны үсний уналт маань тийм газар аваагүй хөнгөн хэлбэртэй байх юм бол хамгийн хөнгөн, хамгийн энгийн эмийн эмчилгээнээс эхлээд хийдэг гэсэн үг байна. За мөн дээрээс нь таны үс уналтыг за одоо стрессийн гаралтай юм уу, үсний ургалтын мөчлөгтэй холбоотой юм уу, иймэрхүү төрлийн үс уналтууд байгаад ах магадaltaй байх юм бол харин эсвэргээрээ бид нар одоо үс уналтын нэмэлт тэжээлүүдийг хэрэглэдэг гэсэн үг байх нь байна. Тэгэхээр бид нар үс унаад эмнэлэг тавьсан чинь ерөөсөө л энэ биотин үү гэдэг нь омега 3 үү гэдэг нь ерөнхийдөө юм нэмэлт юмнууд бол суулгаад байгаа даа гэдэг чинь за нэг талаараа бас таны эмч таныг үзээд үс чинь ерөнхийдөө юуны гаралтай унаад байгааг тогтоосны үндсэн дээр зөвлөж байгаа бүтээгдэхүүн байх нь байна. Гэхдээ бид нар андрогийн хэлбэр буюу удамшлын хэлбэр за нэг хонхоогоод ингээ зоосон мөнгөний хэлбэрт унсан байгаа үс уналтын ч юм уу тийм ээ. Иймэрхүү үеүүдэд бид нар нэмэлт тэжээл үсний нэмэлт бүтээгдэхүүн ухаар үр дүн байхгүй байдаг байх нь байна. Тэгэхээр таны үс унаад байгаа тохиолдолд эмнэлэгт очиж үзүүлээд та юунаас болоод таны үс унаад байна вэ гэдгийг тогтоосны үндсэн дээр цаашдаа ямар эмчилгээ хийх үү гэдэг нь тогтоогддог байх нь шүү дээ. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.